Зэвцэн тэгэхээр боксингийн дараагийн парт маань ороход бэлэн болсон байна. Хэрэв өмнөх партаа үзэж ямжаагүй бол өмнөх партаа үзчихэд дараалал өмнөх партаа үзчихсэн бол лайк болон subscribe дараад шууд гол бичлэг рүү орцгоё. Ямар ч шүүгч ихэл гэсэн дохио өгөөгүй юу? Бата шууд л харкаараа дайрна. Бата бол харкаагаас дутгааргүй хөдөлж байдагаас гадна мөн цохилтуудаас нь хүртэл болтоод байдаг. Мисага тасалжуулагч тулааныг харснаа зүйтэй. 12 үеийн турш түн тарамдаг. Зураглал Мисага тасалжуулагч болон Батагийн яриа орж ирдэг. Мисага тасалжуулагч шандж хэлэхдээ хамгийн их санаа зовох зүйл бол энэ цохилт байна. Жан Феррерийн болоод Элиотийн эсрэг тэмцээнийг үтсэн дээ. Чиний одоогийн чадраар энэ цохилтуудаас болтно гэж байхгүй. Тэгэхээр яах ёстой гэж бодож байна. Хамгаалтаа сайжруулах ганц сонголт маань. Энэ чиний хамгаалж чадах цохилт биш. Хамгаалах бол хамгийн сүүлийн сонголт. Хариулт нь зай. Учир нь түүнд байрлалаа авч сахихад зай хэрэгтэй. Бүхэл тулааны турш түүнтэй ойрхон бай. Яасан ч түүнд цаг өгөх юм уу? Өөрөөсөө холдож болохгүй шүү. Чиний тамир тэнхигээр үнийг хөтэж чадна. Зайгаа хаагаад бай. Сүүлчийн үе хүртэл төсөх юм бол бидэнд боломж байж мэднэ. Тэр аимшигын авьяасаараа 1-р үеийн ихээр бараг бүх тэмцээний дуусгаж байсан. Хамгийн удаан үргэлжүүлсэн 2 үе 11 секунд. Тэр нэг ч удаа сумжирсан тэмцээн хийж үзэж байгаагүй. Хэдий тэр өөр хэмжээзээ юм шиг санагдаж байж магадгүй ч би энэ хамтрахгүй л бол нэмэргүй. Түүнийг ядрах хүртэл л тисчих. Харин нөгөө талд Кей тасалжуулагч бодохдоо түүнийг ингэнэ гэж мэдсэн юм. Тэгээд цаашлаад Харка болон Кей тасалжуулагч яриа орж ирдэг. Кей тасалжуулагч хэлэхдээ сайн хараарай. Энэ чиний дараа үдэлцэх залуу. Бата баг дундчингийн хамгийн хүчрхэг залуу. Түүнийг ямар боксч гэдгийг ойлгож байна уу? Юуны түрүүн тэр цохилтыг эсэргүүцэхээр хоёуг дуулах шиг мэт болчонтой. Ганцхан бэлтгэл хийгээд түүний их шиг биетэй болсон хүн хизээж харж байгаагүй. Мэдээж булчин ганцхан хамгаалах гэж байхгүй. Булчсан түүнд давхаар асар хурдан рефлекс өгнө. Мөн цаглахаа мэд хурдтай ажингийн шилжилт хөдөлгөө. Тэр бол бүх холын зам боксчдын хар дарсан зөвд. Мөн тэр буу өгдөггүй. Хэдэн удаа нокаут хийх нь хамаагүй. Тэр эргээд л босно. Түүний хамгийн хүчрхэг ойрын зам боксч ингэж хэлэхэд хэлсдэггүй байх. Гэхдээ түүний хамгийн хүчтэй зэвсэг нь бол тамир тэнхий. Эхлээсээ дуусах хүртэл энэ тэмцээнд тэр цогцолтын гараа цогцолд байсан. Бата нэг ч секунд зогсоогүй. Түүнийг шиг супер хүний тамир тэнхийг нь бодох юм бол чам дээр ч гэсэн яг ингэж наалтна. Тэгвэл чи яах гэж байна? Харка хариуд нь түүнийг хангалттай ортгоос өмнө зөхөхөөс. Зураглал эргээд тулаан руу шилжгээд Харка шууд л ойрын зам тулааны боксны байрлал авчихдаг. Үнд нь мэдээч бүх хүмүүс гайхна. Хамгийн гайхаж байгаа нь мэдээж Бата. Тайлбарлагчид хүртэл юу болоод байна? Харка ойрын зам боксны байрлал шилжчихлээ. Бата одохдоо битгий хэдрүүлэн бат. Сайн мэддэг зүйлээ хийгээд л болно. Бэлцэшгээ урагш тавьсалсаар багтал болно. Гэж хэлээд цохих гэж дайрахтаа эргүүдэд Харка маш хүчтэй цохилтыг хийгээд амждаг. Бата Харка хоёр өргөжлүүлэн харилцан цохилцсоор сүүлд нь Бата мэдэж авдаг нь Харка түүний хөдөлгөөнийг тэр чигтэн дөөрэж бич таардаг. Бата одохдоо би эдгээр хөдөлгөөнүүдийг өөрийн болгохын тулд бүхнээсээ зориулсан. Гэхдээ тэр хамаагүй л хурдтай оновчтой хийж байна. Мисага тасалжуулагч харснаа байж боломгүй юм. Тов тодорхой хэл. Хар цагаан гэдэл. Би юунд ч үнээс илүү ихтэй байж үзээгүй. Би юу ч хийсэн бэ? Эсвэл яаж ч хийчихсэн бэ? Түүнийг хизээч ялахгүй. Ерөнхий Бата ингэ сэтгэл зүгээрээ тэр чигт нь Харка бол надаас илүү гээд дотроо кодлж гаж байгаа юм. Кей тасалжуулагч үүнийг харж байснаа. Тийм ээ. Тэдний гэсэн бүгдийг дээрэмдэж уул доороо дэвсэл. Тэр чинь амьд байхын утга учир. Хоёр тайлбарлагч нь бол тэр чигтээ гайхалд автчихсан. Яг л толийг тусгал харж байгаа мэт. Гэхдээ баг дунд жингийн английн аварга Бата зөвхөн ганц талыг барьсанд байдлаа зодолж байна. Ямар итгэмээргүй хариу үзүүлэх хурд вэ? Ямар гайхалтай биеийн чадал вэ? Харка жинхэнэ авьяас гэж юу гэдгийг Бата таруулангаа ямар ч өршөөл үзүүлэхгүй байна. Бата болохоор бүр зөвхөрөнгө алдчихсан. Одоо яах вэ? Хуралд хийвэл нэмэр алга. За тэгвэл хамгаалтаа сайжруулад үзье. Хамгаалтаа сайжруулсан ч гэсэн хамгаалтын цаанаас нь бүр нэвт балбаж байдаг. Нэмэр алга. Энэ байдлаар зохиол саргад энэ үе дуусгана. Йоо. Би яах вэ? Харин Мисага тасалжуулагч чадвараа за ядаж энэ үеийг давчих юм бол яах аргыг чинь хэлээд өгөө гэж бодож байдаг. За хаямартаач тэгэл хоёр тал хоёулаа ингээл зөвхөрөнгө алдсан хоёр амьтаа.
Удалгүй ямар тач ихний үед дуусгаад Юто Такотигийн хувьд их л хүнд ихний үе байлаа. Мисака тасалжуулагч Бата ухаан орч. Таасаа харснаа тасалжуулагч. Түүнийг ийм хүчтэй гэдгийг итгэхгүй нэ. Би яах ёстойгоо мэдэхгүй байна. Тийм ээ. Тэр хүчтэй гэдэг нь үнэн. Гэхдээ сонс. Тэр хичнээн хүчтэй байлаа гэдэг бүх зүйл дээр л хүчтэй байна гэж байхгүй. Зөвхөн ганцхан чи л хийж чадах зүйл байна. Тэгэхээр сайн сонс. Кэв тасгалж харин нөгөө талд ихний үе ямар байв? Хүчтэй л юм. Гэхдээ хөнгөн жингийн ангиллаас хамаагүй л. Одоо тэгж бодож яж магадгүй юм. Гэхдээ тэр бол илүү их саад бэрхшээлд тулгарх тусам илүү хүчтэй болдог төрлийн залуу. Спорт комик дээр гардаг баатруудчиг. Чамайг боломжгүй байх юм бол ганц хоёр цохиж мэдэн шүү. Тийм л бол та. Ямар тач дараагийн үе хэлнэ. Дараагийн үе хэлэхэд Бата аль болох илүү давууг авахын тулд төрүүл цохилтыг хийдэг. Гэхдээ төрүүл цохиод ямар ч нэмэр авахгүй Харкад орон болт хадлаа эргүүлээ цохино. Ер нь ямар ч тэнэг хүн гарсан Харка хавийл үйдэг. Зураглал яг саяны үе эхлэхээс өмнө Мисака тасалжуулагч Батад юу гэж хандаж ирсэн талаар гардаг. Түүнтэй нодорч болоотолцсон. Үргэлж хийдэгчхээ нодорч болоотолцсон. Чиний хамгийн сайн чаддаг зүйл. Битгий хэд дарлуулаад ухаанаалт. Чаддаг зүйл дээр төвдрөөд бэлтгэлээсэн. Хин гэдгээсэн. Гих үгсээр зураглал өргөслөлн тулаан руу шилжихэд аль болох Бата цогцолтуудыг чулуудаж Харкагийн цогцолтыг хүлээж авч байдаг. Зарайч шууд хүлээж авахгүйгээр хамгаалтандаа тааруулаад мөн бултаж чамжина. Энэ янзаараа Харка баг-багаар хойш түлхэгдэж байдаг. Үүнийг нь харсан Кэ тасалжуулагч хүртэл мөөгүй шүү гэж хэлж байхаас харахад нэлээн л дагуу тулдаад байгаа бол та. Тайлбарлагчдын нэг болго Боб дотроо бодохдоо энэ замыг сонгож байгаа нь аргагүй л Бата юм гэж. Гэхдээ шударгаар хэлэх юм бол Кэгийн бокс чин Батаг нухацтайгаар хүлээж авахгүй байна. Харка жинхэнэ хүчний өчүүхэн хэсгийг л харуулсан байна. Нэг л зүйл өөр байна. Ингэж бодохдоо зэрэгцээд Харка шууд л өөрийнхөө цаг Батагаас олдуулснаа 3 угсраа цогцолтыг хийгээд амждаг. Та бодохдоо тоглож байгаа л үү? Орж чадахгүй. Бата Харка руу ойртож чадахгүйгаас гадна бүр цохилтуудыг ин хинч харж чаддаггүй. Хэд давмгуулсан хідэн цохилтуудыг илгээсний дараа эцэстэн илгэрүүгээ хүн цохилт авснаар Бата унана. Жинхэнэ саат отгор гэдэг зүйл одооноос л эхэлж байна. Уран зохиол хүүхэлтийн кино. Мөн кинон дээр хичээл зүтгэл гал дүрлэлсэн мэт харагддаг болохоор үзэхэд илүү сонирхолтой байдаг. Гэхдээ жинхэнэ хичээж үзсэн хүн бол ойлгоно. Жинхэнэ хичээл зүтгэлийг шаарддаг өдөр бүрийн ухаан балартан өвдөлт бол ганцаардл. Гих шуум явсны дараа эргээ тулаан руу орноо. Стажионоор дүүрэн тайлбарлагчийн унлаа гэсэн хоолой. Эцэст нь нэг Харка төрхөө харууллаа. Бата саяны асар хүчтэй цохилтод өртөөд өвдөг дээр ивгэрсэн байна. Тийм ээ. Тийм хүчтэй цохилж чаад өргөлж босч ирдэг шиг босч ирч чадах болов. Тайлбарлагчийн ингэж өрлөх хоолойтой зэрэгцээд нөгөө тал Бата бодохдоо амьсгал би босох хэрэгтэй. Би босч чадна. Гэсээр Бата босоод ирнэ. Бата эргээд боссонд нь хүмүүс хэдий гайхгүй байгаа ч гэсэн урдан зогсож байгаа хүн бол манай Харка шүү дээ. Бата бодохдоо би зүгээр эцэст нь боломж байж л таараа. Гэж бодохдоо зэрэгцээд шүүгч ихэл гисэн дохио өгөхөд дахиад л нөгөө айхтар олон цохилтууд. Бүрэн болно гэдэг боломжгүй. Ойртохын тулд цохилохоос өөр арга байхгүй. Гэж бодсоо маш цэцэрлэгтэй хурдан хөдөлгөөн Харкароо ойрт цохилтыг хийгээд амждаг. Ихтэй цохилтоос нь Харка амархан болох нь ойлгомжтой. Кэ тасалблагч харин бодохдоо яасан гайхал нөхөн сэргэлтэй. Тэгж цохиулчгаад ингэж тулдаж байна гэдэгт нь итгэж чадахгүй. Маш сайн байна. Эргээ тулаан руу ороход Бата айлуулах Харкароо ойртыг хийжсэн ч гэлсэн ойртох тусам нь Харка улмал холдоод байдаг. Тэгээ олдохдоо зүгээр холдчихгүй нөгөө айхтар цохилтуудаа араасаа хийсэн ярил. Эцэст нь аргаа урсан Бата бодохдоо үгүй. Ингээд цогтоод байх юм бол ялж чадахгүй. Энэ бол зайгаа ойртолох ганц боломж гэснээ Харкагийн нөгөө айхтар цохилтонд нь өөрөө оногдонгуудаа зөрүүлж дайрахыг оролддог. Мэдээч юунаас нь Харка амархан болож чаддаг ч гэсэн Кэ толцруулагч бодохдоо гайхалтай. Огцом хориолтоор Харкагийн цаг төлөвлөлт болоод чиглэлийг нь алдагдвал зайгаа ойртуулж чадлаа. Яг л бух шиг давшлах юм. Мөн тэгж ойртоход их зөрөг шаардна. Хэдий чи нэг муу шатч гэсэн магтууштай юм. Тийм ээ. Гашуун төгсгөл ирэх хүртэл тэмцээд бай.
Иймэрхүү янзтай хитийн 2 дугаар үеийн дунд хэсэгт ирсэн байдаг. Ямар ч боксчин Харкавыг ингэж няцаашгүйгээр хөөжүүлсэн удаа байхгүй. Бата өөрийгөө хамгийн хүчрхэг ойрын за боксч гэдгийг харуулж байна. Гэхдээ тэр бэрцээр байгаа гэдг нь ойлгомжтой билээ. Тэр хитийг хүртэл энэ цөхөрмөр тэмцэл өргөжүүлж чадах бол. За тэгээд энэ хүрээд энэ удаагийн партиг өндөрлүүлж байна. Тэгэхээр дараагийн бичлэгийг илүү хурдан авч үзье хүсвэл лайк болон subscribe дараад илүү хурдан авч үзье хүсвэл доорх тансруу танаас хийж биднийг дэмжээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баярлалаа.